За сайн уу. Өнөөдөр батганы тухай ярья гэж бодлоо. За би болохоор 19-өөс 23 нас хүртлээр буюу 4 жил батгахтай тэмцсэн. Хамгийн түрүүнд миний тухаар гарч эхэлсэн. За тэгээд дараа нь яг энэ хамарны хажуудлаар тэгээд энэ хацарны яг энэ хэсгээр амар их батг гардаг байсан. За одоо болохоор ер нь ямар ч батг байхгүй. За жоохон бүдэг сорвбол байгаа. Гэхдээ ерөөсөө хэр барагтаа батг гардаггүй. Тэгэхээр өөрийнхөө яаж батгнаас салсан тухай ярьж өгье гэж бодлоо. Энэ бичлэгээ би 3 хуваана. Хамгийн ихний хэсэг нь болохоор арьс арчилгаа. За арьсыг яаж гаднаас нь хамгаалах вэ? Гаднаас нь яаж арчлах вэ? Тэр тухай ярина. За хоёрдугаарт хооллолтын тухай ярина. Гуравдугаарт энэ арьс арчилгаа болон хооллолт энэ хоёр категорид хамаарахгүй тэр зүйлсийн тухай ярина. Одоо жишээ нь стресс, нойр гэх мэтчлэн. Нэг зүйл сануулъя. Батг маш олон төрөл байдаг те. За бас батгыг үүсгэгч тэр шалтгаанууд нь маш олон байдаг. Миний хэлж өгч байгаа энэ аргууд ер нь ямар ч төрлийн батгыг арилгахад туслана гэж бодож байна. Гэхдээ энэ аргуудыг ашиглаад арьсандаа анхаарад те хооллолтоо өөрчлөөд амьдралын хэв маягаа өөрчлөөд 3 сар болсон ч гэсэндээ батг чинь ерөөсөө дээрдэхгүй, сайжрахгүй батг чинь гарсан хэвээрээ байх юм бол заавал мэрэгжлийн хүнд нь хандаарай. Арьс арчилгааны сэдвлүүгээ оръё. Хамгийн ихэнд хийж болохгүй зүйл чинь нүүрэндээ хүрэх. Чамд яагаад батг гараад байна гэхээр чиний арьс чинь acne prone буюу батг гарах хандлагатай арьс байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр хамаг нөхс өвн ингээ онгорхой. Бас ямар нэгэн бактери орвол батг үүсгэх магадлал айгүй өндөр гэсэн үг. Ерөөсөө нүрээ ингээл оролдоол, нүүрэндээ хүрээл, нүрээ ингээл шалгаал, батгаа шахах бүр ямар ч хэрэг байхгүй. Бүрд ордуулна уу гэхээс ямар ч нэмэр үзүүлэхгүй. Хоёрт нь арьс арчилгаагаа зөөлөл. За миний хамгийн анх батгахтайгаа тэмцэж эхлэх тэр үедээ хийсэн хамгийн том алдаа юу вэ гэвэл маш олон юм зэрэг хэрглэж эхэлсэн. Энэ нь ингээд миний батгыг аюул амархан хурдан арилгаад байгаа юм шиг санагдаж байгаа боловч миний арьсны skin barrier гэж нэрлэдэг тэр давхаргыг ингээд байхгүй болгочихж байгаа байхгүй юу? Аюул их гэмтээжж байгаа. Иннээс болоод юу батганаасаа салах. Батгах чинь бүр амар гарч эхэлнэ. Бас өөр нэг асуудалтай болно. Тэр нь юу вэ гэхээр чи арьсны тэр өнгөн давхаргаа буцаагаад эдгэх шаардлагатай болно гэсэн үг. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь арьс арчилгаагаа зөөлөх, илүү энгийн болгох хэрэгтэй. Өглөөний арьс арчилгаанд нэгдүгээрт маш хөнгөн ийм энгийн бүтцтэй цэвэрлэгчээр угаах. Хоёрдугаарт бас ийм хөнгөн ийм энгийн бүтцтэй зөөлхөн тийм чийгшүүлэгчээр чийгшүүлэх. Гуравдугаарт нарны тос. Нарны тос бүр заавал түрхэх ёстой. Яагаад вэ гэхээр за одоо батгахтай байна. Батгах чинь гарахаа болно. Тэнгүүд сорив үлдэх байхгүй юу? За тэр сорвийг бүдэгхэн байлгая, хурдан арилгая гэвэл заавал яг одооноос нарны тос түрхдэг байх ёстой. Миний хувьд CeraVe, Cetaphil энэ хоёрын цэвэрлэгч, чийгшүүлэгч энэ хоёр нь ерөн дажгүй батг гаргадаггүй цэвэрхэн бүтцтэй санагддаг. Оройн арьс арчилгаа нь нэгдүгээрт мэдээж цэвэрлэгч, хоёрдугаарт батганы эсрэг зөвхөн нэг бүтээгдэхүүн. Батганд хамгийн түрүүнд санал болгодог нэг хоёр зүйл байт юм билээ. Энэ болохоор retinoid бас salicylic acid. За би жоохон судалгаа хийсэн. За тэгээд энэ судалгаанаасаа та хэлтэй уншаад өгье. За salicylic acid энэ нь яадаг вэ гэхээр хүний нүрийн нөхс өвлөө ороод тэр хуримтлагдсан тослогийг нь цэвэрлэх, арилгах замаар батгыг арилгадаг. Яг ямархуу батганд тохирох юм бэ? Сайн үйлчлэх юм бэ гэвэл нэгдүгээрт хар цагаан батг, хоёрдугаарт бэржгэр жижиг батг, гуравдугаарт духны батг. За дөрөвдүгээрт тослог арьсанд тохирно. Тийм ер нь бол ийм жижигхэн, ийм өнгөцгөн батганд илүү тохирдог. Анхаарах зүйл нь юу вэ гэвэл ийм гүн батганд нэг сайн үйлчлэхгүй. Хоёрдугаарт ийм эрүүгээр гардаг гормоноос үүсэлтэй тийм батганд нэг сайн нөлөөлөхгүй. За гуравдугаарт ийм ирээдүйд гарах тэр батганаас сэргийлэхгүй гэсэн үг. Зүгээр л одоо гарч ирсэн байгаа тэр батгыг арилгана. Харин ирээдүйд батг гарахаас сэргийлэхгүй. Яаж хэрэглэх вэ гэвэл T.5-аас 2% тийм бүтээгдэхүүн сонгож хэрэглэнэ. За ер нь бол илүү бага хувьтаагаас нь эхэлвэл илүү аюулгүй байдаг. Тэгэхээр T.5%-аас эхлээд арьс чинь дасах тусам хувийн ихсгээ явуулна гэсэн үг. За тэгээд 7 хоногт 2-оос 4 удаа. Тэгэхээр магадгүй өнжөөд 1 удаа гэсэн үг. За 3 дугаарт мэдээж зөвхөн орой хэрэглэнэ. Яагаад вэ гэхээр энэ чинь аюул идэвхтэй хүчтэй бүтээгдэхүүн баггүй юу? Тэгэхээр өглөө нүүрэн дээрээ түрхчих юм бол нарнаас болоод арьс чинь хитрхи их эмзэгшин гэсэн үг. Өглөө түрхэхгүй байсан ч гэсэндээ нарны тосоо ерөөсөө алгасч болохгүй. За тэгэхээр оройн арьс арчилгаанд яаж хэрэглэх вэ гэвэл цэвэрлэнэ. За дараа нь salicylic acid түрхэн, дараа нь чийгшүүлнэ. Дараагийн батганы эсрэг зөвлөдөг зүйл нь юу вэ гэхээр retinoid. За энэ нь яаж үйлчилдэг вэ гэхээр
арсны, эсийн, нөхөн түлжилтийг дэмждэг. За бас өрөвслийг бууруулдаг, батхыг гүнээс нэмжилдэг. Retinoid яг ямар батганд тохиромжтой вэ гэвэл ингээл буцаж гараал байдаг батга, бас гормонтой холбоотой батга, ялангуяа өсвөр насны. Бас ийм хазарны энүүгээр, эрүүний энүүгээр гараад байдаг гормонтой холбоотой тэр батгнууд, өрөвсөлтэй батга. За бас насанд хүрсний дараа гардаг тэр батга. Бас ирээдүйд батга гарахаас сэргийлдэг. Тэгэхээр ер нь salicylic acid-тай харьцуулах юм бол илүү гүн, илүү олон давтамжтай гардаг тиймэрхүү батганд сайнаар нөлөөлөд байна. Гэхдээ үйлчлэгээ нь арай удаан. Хэрэглэх заавар нь болохоор salicylic acid-тай аюу төстэй зөвхөн орой хэрэглэнэ. Бас 7 хоногт 2-3 удаа. За тэгэхээр salicylic acid-ыг бодвол арай цөөхөн хэрэглэх нь байна. Магадгүй 2 өнжүүд төрөх нь дараа нь мэдээж чийгшүүлнэ. За retinoid-ыг ашиглаж байгаа тохиолдолд чи энэ retinoid-ыг түрхихийнхаа өмнө чийгшүүлэнгүүтээ retinoid-оо түрхээд дараа нь дахиж чийгшүүлж болно. Ингэвэл арьсаа улам илүү хамгаалж байна гэсэн үг. Тэгэхээр хамгийн анх энэ хоёр бодисыг зэрэг хэрэглэж өрөөсөө болохгүй аль өөртөө тохирсныг нэгийг нь сонгоод удаанаар хэрэглэж эхэлнэ. Арьс арчилгаан дээр зөвлөх 3 дугаар зүйл нь юу вэ гэвэл дэрний удаа тогтмол солих. Энэ арга нь болохоор нөгөө нэг нүүрэндээ бити хүр гэдэг аргатай холбогдож байгааз. Яагаад гэхээр чи ингээд дэрэн дээрээ хэвтлээ, үснээс чинь нүүрнээс чинь ямар нэгэн бактериуд дэрэнд чинь наалдана тийм үү. За тэр дэрийг чи дахиад маргааш нь дэрлээ. Тэгвэл өмнөх шөнийх нь тэр бактериуд буцаад нүүрэнд чинь наалдаад чиний нүүрний нүх сүүнд ороод батга үүсгээд байна гэсэн үг. Батга ба штэ заавал бохир байснаас болж гардаггүй. Зүгээр л acne prone skin буюу ийм батга гарах хандлагатай тиймэрхүү арьстай хүмүүсийн арьс нь жохон нэм бактерийг аюу амархан батга болгочдөг байхгүй юу? Зарим хүмүүс ингээд дэрний утаа солихгүй хэдэн 7 хоног болсон ч зүгээр. Гэхдээ зарим хүмүүс дэрний утаа солихгүй 7 хоног юм бол батга гараад эхэлнэ. Тэгэхээр бохир байх болон батгатай байх энэ хоёр хоорондоо ерөөсөө шууд хамааралтай гэсэн үг биш. Дараагийн сэдв хооллолт. За энэ сэдвийг би бас 3 хуваагаад ярьчээ. Хамгийн түрүүнд ус болон уух зүйлийн тухай ярина. За хоёрдугаарт энэ зүйлсийг хязгаарлалтай эдгээ бол гэсэн тэр зүйлсийн тухай ярина. Гуравдугаарт илүү түлхүү ид гэсэн тэр зүйлсийн тухай ярьж өгье. Нэгдүгээрт ус. За надад хамгийн анх яг хизээ батга гарч эхэлсэн бэ гэвэл би Монголоос Унгар руу нүүсэн байхгүй юу. Тэгэхээр миний орчин өөрчлөгдөж байгааз миний цаг уур, миний ууж идж байгаа тэр зүйлс өөрчлөгдөж байна. Энээс болоод батга гарч эхэлсэн байж болзошгүй. Гэхдээ миний хамгийн батга үүсгэсэн байхаа гэж таамаглаж байгаа тэр зүйл нь юу вэ гэхээр ус. Яагаад гэхээр Европт ингээд карантины усыг зүв зүгээр гэж яриад байдаг. Карантины усыг шууд ингээд аяглуугаа хийгээл шууд буцлахгүйгээр уучих юм бол ерөөсөө ямар ч асуудалгүй гэдэг байсан байхгүй юу. Тэрэнд нь би итгээл ингээд дандаа карантины ус уучдаг байсан. Тэрнээс болсон бас байж магадгүй. Чи хаанч байсан? Монголд байна уу? Европт байна уу? Хаанч байсан? Заавал усаа буцалгаж уу. Мэдээж хангалттай их ус уу. Ийм herbal цай ууж эхэл. За хамгийн сайн цайнуудыг дурдвал ногоон цай, spearmint цай, peppermint цай, бас chamomile цай. Дараа нь энэ зүйлийг идгээ болоо, хязгаарлаа гэсэн зүйлээ ярьж өгье. Хамгийн түрүүнд сахар өндөртэй зүйлс. Хэтэрхий их сахартай юм идчихээр хүний биед инсулин гэдэг гормон ихсдэг байхгүй юу? Энэ гормон яадаг вэ гэхээр хүний энэ тослогийг үүсгдэг тэр булчирхаануудад илүү их тослог үүсэг гэсэн тохиог явуулдаг. За энэс болоод чиний арьсан дээр чинь батга гараад байна. Ийм сахартай ундаа, газтай ундаа, бити уу, хэтэрхий их сахартай юм чихэр, бичэн, битид, бас ийм нарийн боо, цагаан талах, бас цагаан будаа инсулиныг хэтэрхий их ихсгээд байдаг. Дараа нь үнэний сүү. За энэ болохоор хүнээсээ шалтгаална. Одоо жишээ нь надад үнэний сүү нэх батга гаргадаггүй. Гэхдээ зарим хүмүүст батга гаргаад байдаг. Яагаад вэ гэхээр үнэний сүүн дотор маш их гормон байдаг байхгүй юу? Энэ гормон нь хүний дотор нэг тослог үүсгдэг тэр булчирхаануудыг идэвхжүүлдэг. Энээс нь болоод ингээд батга гараад байдаг. Гэхдээ зарим хүнд зүв зүгээр байдаг. Тэгэхээр чи магадгүй нэлээд их сүү уудаг, бас чамд нэлээд батга гараад байгаа бол энэ сүүгээ хязгаарлаад үз. За ямар ч өөрчлөлт гарахгүй байх юм бол сүүд чамд нээх нөлөөлдөггүй гэсэн үг. Харин батга чинь багасаад ирвэл магадгүй сүүнээс болсон юм байна гэж ойлгож болно. Ер нь бол сүүнээс бусад цагаан идэг, ялангуяа бяцлаг, йогурт энэ хоёрыг зүв зүгээр гэж үздэг юм билээ. Дараа нь түргэн хоол болон хит их шарсан хоол.
Түргэн хоолыг биш дээ. Ер нь бол хамгийн муу гэсэн тосоор шаарддаг. Бас тэр тосоо хэд дахин хэрэгэлдэг тийм үү? Хүний биед хамгийн их өрөвсөл үүсгдэг зүйл бол ургамлын тос. Гэхдээ би оливын тосны тухай ерөөсөө яриаггүй байна. Оливын тос бол зүгээр гэхдээ ийм наран цэцгийн тос те. Энэ тос бол бүр хамгийн муу тос. Ийм түргэн хоол, хит их шарсан хоол нь айгүй бага шим тэжээлтэй хэрнээ маш өндөр өрөвсөл үүсгдэг тостой. За энээс нь болоод хүний биед өрөвсөл үүсээд байна. Өрөвсөл үүснээс болоод хүний нүрэн дээр батг гараад байна. Би ерөөсөө ингэж хизээж битий сахартай юм ид, хизээж битий үнэний сүү, хизээж битий түргэн хоол ид гэж ерөөсөө хэлээгүй. Гэхдээ зүгээр л чиний нүрэн дээр батг гараад байгаа бол энэ зүйлсээ хязгаарлаад багасгаад үз. Зөвхөн хооллолтоос олж батг гараад байгаа юм биш. Гэхдээ чи юу идэж байна гэдгээс чинь хамаарад чиний батг чинь нэг бол ихсэн, нэг бол буурна. Дараа нь эдгээр зүйлсийг илүү түлхүү идээрэй гэж зөвлөх зүйлсээ ярьж өгье. Нэгдүгээрт цинк гэдэг энэ элементээр баялаг хоолуудыг идэх. За энэ дээр би бүгдийн жагсаагаа биччихье. Яагаад вэ гэхээр цинк гэдэг энэ элемент хүний арсны тослогийг бууруулдаг. Бас илүү нөхөн түлшилтийг нь дэмждэг. Хоёрдугаарт пробиотик. Энэ болохоор гидсний ашигтай бактери гэсэн үг тийм үү? За энд пробиотик өндөр агуулгаддаг зүйлсийг ингэж жагсаагаа биччихье. За пробиотик хүний өрөвслийг бууруулдаг. Өрөвсөл бууруулна гэдэг нь хүний арсыг илүү эрүүл байлгана гэсэн үг. Гуравт нь уурга. Уурга гэхээр амьтны гаралтай мах гэж ойлгочих болно. Жишээ нь өндөг, дахианы мах, загас, үхрийн мах гэх мэтлэн. Яагаад уурга хэрэгтэй вэ гэхээр уургач нь хүний арсыг нөхөн төлжүүлэх тэр материал болж өгдөг байхгүй юу? Тэгэхээр батг хурдан идэгрэн бас сорвжилт үүсэх нь багаснаа гэсэн үг. Дөрөвт нь slow sugar foods. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр илүү удаан задардаг сахартай хүнс. Сахар, цагаан будаа, цагаан гурил эднэр болохоор айгүй хурдан задардаг байхгүй юу? Тэгэхээр эднэр муу. Харин овёс, гурвалжин будаа, шар будаа, бүхэл үрийн талах гэх мэтлэн эдгээр хүнс нь илүү удаан задардаг. Инсулин хэтэрхий ихсээд байх юм бол батг гарна. Харин инсулин хэвийн хэмжээндээ тогтмол байгаад байх юм бол батг гарахгүй. Тавт нь омега 3. За омега 3-аар баялаг хоол гэвэл загас, үр, самар. Эдгээр нь хүний биеийн өрөвслийг бууруулдаг. Өрөвсөл бууруулна гэхээр батг гарах нь ч гэсэн багасна. 6-дугаарт А болон С витаминээр баялаг хоол идэх. А витаминээр баялаг хоол гэвэл луун, чихэрлэг төмс, брокколи зэрэг орно. С витаминээр баялаг гэвэл жүрж, киви, гүзээлзгэн, чинжүү зэрэг орно. Энэ хоёр яадаг вэ гэхээр хүний арсны эсийн нөхөн түлшилтийг дэмжин бас коллагеныг дэмждэг. Тэгэхээр батг хурдан идэх нь бас сорвжилт нь багасна. Хамгийн гол чухал ойлгох зүйл нь юу вэ гэхээр хэдүүлээ хооллолтоороо батгаа арилгая гэвэл хоёр зүйлийг анхаарах ёстой. Нэгдүгээрт өрөвсөл үүсгдэг хоол идэхгүй байх ёстой. Хоёрдугаарт хүний инсулин гэдэг гормоныг хэтэрхий их ихсгдэг хоол идэхгүй байх ёстой. Инсулиныг хэвийн хэмжээнд нь байлгах хэдэн арга хэлж өгье. За нэгдүгээрт ямар нэгэн нүүрс усаар өндөр хоол идснийхаа дараа 10-аас 15 минут ийм хөнгөн хөдөлгөөн хийж болно. Хоёрдугаарт өмнө нь ногоогоор баялаг салаад идчихэж болно. Гуравдугаарт хэдүүлээ даршилсан ногоо өмнө нь идчихэж болно. Хооллолтын тухай яриагаа ингээд дуусгая. Хамгийн сүүлийн сэдэв бол бусад гэсэн сэдэв тийм үү? Арьс арчилгаа болон хооллолтоос бусад анхаарах зүйлс. Нэгдүгээрт бусад хүмүүсийг сонсгоо бол. За зарим хүмүүс ингээд чиний арсны тухай эсвэл чиний арьс арчилгааны тухай чамаас илүү сайн мэддэг юм шиг аашлна. За энэ хүмүүсийг ерөөсөө бити тоо. Зүгээр л хэлсэн юм нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачих. Хоёрт нь нойроо сайн ав. Яагаад гэхээр дутуу нойртой яваад байх юм бол хүний кортизол гэдэг гормон айгүй ихсчдэг байхгүй юу? Энээс болоод хүний биед өрөвсөл үүснэ. Өрөвсөл яадаг вүлээ? Батг үүсгдэг. Гуравт нь хүлээцтэй бай, тууштай бай. Одоо миний саяны хэлж өгсөн энэ аргуудыг ашиглаад дор хаяж 4-6 7 хоног хүлээ. Нэг өдрийн дотор батг арилахгүй шүү дээ. Хид хідэн айгүй хүчтэй, химийн найрлагатай бүтээгдэхүүн нүүрэн дээрээ бити ашигла нүүрэндээ хүрхээ бол батгаа шахаа бол. Дөрөвт нь батхандаа төвлөрхөө бол. Ялангуяа өсвөр наснд бас 20-од наснд батг гарна гэдэг чинь ер нь бол энгийн байхгүй юу? Чи ингээд хоолндоо анхаарад, нойроо хангалттай аваад зөв арьс арчилгаагаа хийж байгаа бол тэгэл арьсаа зөнд нь орхичих. Бусад юмд төвлөр, хичээлдээ төвлөр, хоббиндоо төвлөр, ажилдаа төвлөр. Ингээл арьсаа бодоол ах юм бол чи стресстэй л байна. Стресстэй л байвал өрөвсөл үүснэ. Өрөвсөл үүсвэл батг гарна. Тавт нь нарны тос бүр өдөр болгон байнга хэрэгэл. Яагаад гэхээр
батга арилгах байхгүй юу? Чиний батга арилжингууд юу үлдэх вэ гэвэл сорив үлдэнэ. Тэр сорвыг аль болох бүдэгхэн байлгая, аль болох хурдан арилгая гэж бодож байгаа бол нарны тосоо хизээж битгий алгас. Сүүлд нь мэргэжлийн хүндэн ханд. За ялангуяа чи ингээд миний сая хэлсэн бүх аргыг хэрэгжүүлээд те арьсандаа анхаарад, хоолндоо анхаарад, нойрондоо стрессэндээ анхаарад тэгсэн ч гэсэндээ арьс чинь зүгээр болохгүй байх юм бол мэргэжлийн хүндэн ханд. Хамгийн сүүлд гэж хэлэхэд чиний арьсан дээр гарч байгаа зүйл чинь чиний хэн бэ гэдгийг, чиний хэр цэвэрч вэ гэдгийг, чиний хэр хөөрхөн бэ, хэр үзэсгэлэнтэй вэ гэдгийг ерөөсөө тодорхойлохгүй.